Дараагийн та нарт одоо багш ингээд зааж өгөх тоглоом бол хөлөг тоглоом. За хөлөг тоглоом нь ерөнхийдөө монголчуудын бас эртний үеэс тоглож ирсэн 138 төрлийн хөлөг тоглоом байдаг. За өнөөдрийн хичээлдэр багш нь одоо энэ 6 даа гэдэг хөлөг тоглоомыг хэрхэн тоглох талаар. За 6 даа бол одоо харилцан шахах наадмын ангид хамрагддаг. За эсрэг тоглогчоо нүүх нүүдэлгүй болгож тоглодог тоглоом тийм ээ. За энэхүү тоглоом нь 7 буудалтай. За тэгэд 2 тоглогч тоглоно. Нэг тоглогч маань 3 хүүгээр тоглоно. За 3 хар, 3 цагаан хүүгээр. За тоглогчид одоо энэ хөлөгдөр байрлаж байгаа 7 буудал дээр одоо цагаан авсан тоглогч нь эхлээд хүүгэн байрлуулна. За тэгэхээр дурын буудал дээр хүүгэн байрлуулна гэсэн. За цагааныг байрлуулна, харыг байрлуулна, цагааныг байрлуулна, харыг байрлуулна гэх мэтчлэн одоо хөлөг дээр тоглогчд маань ээж дараалан байрлуулсны дараагаар цагаан тал нь нүүнэ. За тэгээд цагаан тал нь нүүгээд эсрэг талын тоглогчийг дараа нь хар талд нүүн, хар цагаан талууд ээлжид нүүгээд эсрэг талын тоглогчоо нүүх нүүдэлгүй болгосон тал нь хожил байгуулна. За харилцан шахах наадмын ангид хамрагддаг тоглоом байна. За одоо багш нь хоёрын дунд тавьчих. За Амрбаатар Мөнгөлдөө 2. За хин цагааныг авсан байна. За Мөнгөлдөө тэгэхээр эхлээд байрлуулах нь тийм үү? За дурын буудал дээрээ байрлуулъя шүү дээ. За Амрбаатар байрлууллаа. Мөнгөлдөө Амрбаатар. За Амрбаатар. За одоо цагааныг авсан тал нь нүүж эхэлнэ. За цагаан, хар. За яаж нүүвэл эсрэг талын тоглогчийг нүүх нүүдэлгүй болох боломжтой вэ гэдгийг сайн хараа шүү. За энэ хүү тоглоом маш хурдан шийдэглээ тийм ээ. За хар талыг авч тоглосон Амрбаатар одоо цагааныг авсан Мөнгөлдөг нүүх нүүдэлгүй болгож шахаанд оруулсан байна. За тэгэхээр маш ойлгомжтой байгаа үстэй.